За сайн байцгаана уу манай усан мах бодтой мэлхий хилэнц загсны ордныхны маань одоо 6 дугаар сарын 16-наас 16-наас 22-ны хоорондох 7 хоногийн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай усан мах хоттой улсууд бол одоо бас эдийн засгийн асуудал нэлээд хүндрэлтэй мөн одоо эцэг их гэр бүлийн тусламж тийм ээ одоо тусламжийг одоо их авсан ч юм уу их үр тавьсан ч юм уу тийм ээ ахиж гуйхааргүй болтлоо яасан ч юм шиг тийм ээ. За мөн одоо за ажил би одоо энэ урд урдны уншлагуудыг бас санаж байна л да. Ажил төрөл хийсэн ч гэсэн ажил төрөл хийсэн ажлынхаа одоо үр шимийг одоо хүртэж чадаагүй тийм ээ. Одоо бас стил хүлээгцээр байгаа. Тэ энэ байдал нь одоо энэ ажлын үр шим гарч ирэхгүй одоо ийм байдал нь одоо манай усан хоттой улсуудыг одоо маш их стресстүүлсэн одоо энэ их үр зээл тавихад хүргэсэн юм шиг ийм харагдаж шүү. За яг одоогийн байдал гэхээр зэрэг энд judgment карт гарсан байгаа л да. Энд ер нь их олон 4 одоо том аркан гарсан байгаа учраас би ер нь их чухал 7 хоног болох нэ л гэж харж байна. За энд одоо ер нь яг манай усан мах хоттой хүмүүс би хэлдэг те ерөнхийдөө communication их чухал шүү. Ер нь бодож санаж байгаагаа өөртөө хадгалах биш те. Ер нь бол яг жоохон амаа нээж одоо хэлэх ярилцах болохгүй бол одоо ярилцах ч юм уу тийм ээ. Ийм юм одоо дутагдсанаас ийм юмнууд гарсан харагдаж байна. За мөн одоо эх 7 хоногт одоо гэдэг юм уу ерөнхийдөө энэс хойш ч гэдэг юм уу тийм ээ. Манай усан мах хоттой улсууд одоо ийм гинтийн ч байх уу. За энэ бүх байдал одоо нэг тийм тесрэлт оюуханд нь тесрэлт өгсөн юм шиг. Тийм ээ. Гинт ухаарч ямар нэгмийг ойлгосон. За одоо би жишээлх юм бол за одоо би энэ чигээрээ ингэж байж болохгүй юм байна. Ямар нэг юм хийхгүй бол өшөө байдал хүндрэх юм байна ч гэдэг юм уу. Эсвэл би ямар нэг энэ дээр одоо taking chance гэсэн байж байна л да. Тэгэхээр зэрэг ямар риски одоо ямар ч хамаагүй нэг алхам хийж одоо байдлыг өөрчлөхөөр шийдэх гинтгэн тийм шийдвэрт хүрэх. За ийм одоо гинтийн ийм нэг үйлдэлийг одоо эсвэл одоо ам нээж ярьсан тий эсвэл одоо энд харагдаж байна л да одоо мөнгө төгрөгөө нэгсэн тийм ээ аль эсвэл бол одоо юу гэдгийг ярилцсан тохиролцсон ийм ингэснээр одоо байдал дээрцсэн байдал харагдаж байна. За мөн ингэж шийдвэр гаргаснаар одоо манай усан мах хоттой хүмүүсийг одоо аз ивээсэн ийм байдал харагдаж байна. Тийм ээ. За ерөнхийдөө бол одоо хэцүү цаг бол ард хоцорж энэс хойш бол одоо байдал нэлээд одоо камер болох юм байна. Нэлээд одоо доктортой болох шинжтэй харагдаж байна. Нэлээд карт нэлээд дажгүй сайхан өөрчлөгдсөн харагдаж байна. Би одоо усан мах хоттой улсуудыг өчигдөр бас орой шороо мах хотыг уншичаад нэлээд сууж 2-3 тавьсан. Ер нь нэг өөдтэй юм гарч өгөхгүй. Нэг л ерөөс уншигдаж энерги уншигдаж өгөхгүй би тэгээ болцоод өнөөдөр уншиж байгаа. Ерөнхийдөө бол тэгэхэд бол одоо ер нь нэлээд сайхан өөрчлөлттэй сайхан харагдаж байна. Би их баяртай байна та бүхний өмнөөс. За энд зарим нэг хүмүүс нь бар жилтэй хүмүүс байгаа болтой. За одоо энэ байдалд одоо яг толгой дотор ч юу вэ гэхээр зэрэг ингээ нэг стресстэй харагдаад байгаа юм. За ерөнхийдөө нэг их тэг стресстэй хэрэггүй. Ягаад гэх юм бол одоо байдал удахгүй өөрчлөгдөнө гэж хэлсэн тийм ээ. Ерөнхийдөө шинэ эхлэл ирж байна л гэж ойлго.
одоо энэ шинэ риски алхам одоо ямар нэг шинэ юм хийснээр одоо байдал өөрчлөгдсөн байдал харагдаж байна. Мөн одоо таныг ийм шийдвэр гаргахтаа зэрэгцүүлэн одоо хорвоо ертөнц одоо эндээс гарах одоо ямар нэг opportunity, ямар нэг тийм боломжийг нээж өгсөн байдалтай харагдаж байна, тийм ээ. За тэгээ би түрүүн хэлсэнчлэн одоо амаа нээж ярилцсанаар одоо ерөнхийдөө ажлынхаа хөлсийг авах аль эсвэл одоо хөдөлмөрөө үнэлүүлэх гэдэг юм уу, эсвэл одоо өөрт шаардлагатай мөнгө төгрөгийг одоо олсон ийм байдал харагдаж байна шүү, тийм ээ. За ингэснээр одоо хүнд байдлаас гарсан. За энэ дээр одоо ямар нэг одоо ажил дээрх юм ховж ив харагдаад байна л та. Тэ одоо жишээлх юм бол таны хийсэн риски алхам, эсвэл таны хийсэн гинти алхмын талаар юм уу, эсвэл одоо та амаа нээж одоо ярьж хэлж одоо байдлыг өөрчлөх гэж оролцсныг ч юм уу, тийм ээ, байдлыг өөрчилснөөр ч юм уу, тийм ээ, ийм хил үгэнд орсон юм байдал харагдаж байна. За энэ дээр одоо бас hidden secret гэж байгаа. Тэгэхээр зэрэг би ямар нэг одоо таны одоо нууцын талаар ярих ч юм уу, тийм ээ, эсвэл бол одоо таны ажил дээр гаргасан ямар нэг жижиг алдааны талаар ч юм уу. За иймэрхүү хил ам харагдаж байна шүү. Энэс болгоомжлоорой гэсэн мессеж байна. За ерөнхийдөө бол яг энэс цааш бол одоо аз бол таны талд байна. Ерөнхийдөө байдал сайнаар эргэж байна гэж ойлгоорой. Та нэг бол одоо ерөөсөө өөрийнхөө одоо хүслийг биелүүлэхэд ч гэдэг юм уу, ерөнхийдөө мөрөөдөлтөө хүрэхэд ер нь тун ойрхон байна гэсэн ийм карт гарсан байгаа шүү. За мөн одоо hard work paying off би хэлсэн, тийм ээ. Одоо ажил төрлөө үнэлүүлэх, таны ажил ер нь хүнийг одоо хичээж хөдөлмөрлөж хүний хийсэн юмыг яг тухайн хүн одоо таныг одоо худлаа ярьж хуурж таныг үнэлээгүй, эсвэл одоо хуурсан, мэхэлсэн ямар нэг байдлаар ийм юм үйлдэл гарсан байсан ч гэсэн хорвоо ертөнц нөгөө нисэж яваа гахаг та харсан уу гэдэгтэй адилхан. Үүлийн өөр, хүний сайн хийсэн өөр, энийг бол хизээж мартна гэж байхгүй. Тэр хүн одоо таныг одоо ямар нэг хэмжээгээр гомдоосон, эсвэл залилсан, мэхэлсэн, тий, энэ бол одоо бас хизээч зүгээр өнгөрнө гэж байхгүй. Тэрнийг одоо шийтгэх гэж аль эсвэл одоо өөрийгөө өрөвдөж байдаг юм уу, би ингээд л байдаг, ерөөсөө ингэдэггүй гэж санаа зовж ингэж өөрийгөө зовоохын хэрэггүй. Хорвоо ертөнц гэдэг юм бол одоо бүх юм өөрийн гэсэн хуйлтай нэг жижигхэн хорхоо шавж хүртэл үүрэгтэй байдаг шиг бидний одоо хийж байгаа үйлдэл, одоо ярьж байгаа яриа, энэ бүхэн цаанаа одоо ямар нэгэн утга учиртай, энэ бол одоо бүртгэлтэй гэхэд хайшин. Гэхдээ энэ бол одоо хувь тавилангийн одоо юу гэдгийг одоо шүүлт гэдэг юм уу, ийм юмнаас одоо зүгтах юм байхгүй шүү. Тийм учраас ийм юм толгой гарчлахын хэрэггүй гэсэн ийм зөвлөгөө байж байна. За би ийм ховж байна гэж хэлсэн, тийм ээ. За мөн одоо энэ дээр одоо бас би ингээд хараа сууж хахаар зэрэг одоо яг уу ингээд эдийн засгийн байдал хүндэрсэн, ингээд ажил төрөл жоохон бүтэмж муутай ч юм уу, тийм ээ, эсвэл одоо урагшилж өгөхгүй байгаа гацсан байдалтай байгаа ийм улсууд одоо гэр бүлийн асуудал байна. Энэ дээр одоо зөв ойлголцоорой, тийм ээ. За гэсэн ийм бас хэрүү ингээд хит их ингээд одоо юу гэдгийг энэ дээр одоо их ачаа нуруунд дээр нь байгаа юм шиг одоо үргэлж одоо yawning гэж ярьдаг шүү, тийм ээ. Одоо юу гэдгийг одоо байнга уцаар яриад мөнгө гээд байгаа ч юм шиг, эсвэл одоо тийм хэцүү гээд байгаа юм шиг иймэрхүү юм дуулдаад байна, тий. Ер нь надад ийм мэдрэмж нь байж гин. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс төр бүр одоо яг энэ
асуудал одоо энэ төр зуурдаа болвол энэ асуудал намжнаа. Тэгэхээр зэрэг өөрийгөө одоо буцааж эдгээх тийм ээ, буцааж босгох, стресснээс гаргах ийм юмнуудыг бас хийгээрэй. Өөртөөгөө жоохон ажиллаарай тийм ээ. Энд дээр хэлсэн баа шүү дээ. Одоо би түрүүний хэлсэн одоо хил ам ховж одоо бас найз нөхөд бас гэр бүлийн дунд байх юм магадлалтай харагдаж байна тий. Энээс нэг төр зур өөрийгөө завсарлаж нэг өөрийгөө нэг жоохон босгох эдгэх тал дээр тийм ээ. Өөрийгөө бас нэг жоохон цэнэглэгч гэдэг юм уу. Эрэг энергээр энэ дээр одоо байн давцсан би өчигдрөөс хойш одоо хэдэн карт тавьсан. Тэгэхэд одоо ер нь бол гарч байгаа нэг юм болохоор зэрэг өөрийгөө сайхан эрэг энергээр цэнэглээрээ тийм ээ. Ер нь бол яг энерги гэж юм чинь бас та бүхэн мэдж байгаа тийм ээ, алга болдгоо, устдад үгүй тийм ээ. Тийм учраас одоо энергийн хүч гэж их юм байгаа шүү. Энэ дээр бас нэг жоохон ажиллаж өгөөрэй. За энэ дээр одоо бас би энэ дээр харж байна л та одоо энэ зуны өрн цаг ирж байна тийм ээ. Хөдөө гадаа ажилдаг, гадаа дотоод явдаг ийм ажилтай улсууд одоо төр зүрийн одоо эсвэл бол одоо юу гэдгийг ийм арманс үүсгэхээс татгалзаараа тийм ээ. За би түрүүний ярьсанчлан ийм хөнгөө явдал бол одоо бас үр хүүхэд үүллэнээс одоо үр хүүхэд одоо юу гэдгийг ийм юмд очихтой хүүхэд өртөхтэй мөн амархан байдаг тийм ээ. Тийм учраас одоо гэр бүлийн одоо ерөнхий ноён нуруунд одоо нөлөөлж байдаг тийм ээ. Энэ дээр анхаарна үстэй. За мөн за энэ дээр одоо сайн сэтгэлийн асуудал дээр ярихад одоо энэ загсны ордны улсуудад одоо би хэлэхэд ерөнхийдөө бол өөрийгөө хайрлаж иж энэ дээр одоо love yourself гэж хэлсэн байж байгаа юм л та. Тэгэхээр зэрэг миний одоо нөгөө дандаа хэлдэг юм гарах гад байна. Өөрийгөө хайрлаж иж одоо хүн таныг хайрлан шүү. Хэр өөрийгөө хайрлаж байгаа тийм ээ. Эренч вэ, эмэнч вэ. Эмэгтэй хүн л ганцхан өөрийгөө хайрлаад уруулаа бодохтай биш. Эрэгтэй хүн гэхээр зөв гоё пүүз авч өмсчөөд би гоё өөрийгөө харилцсан биш шүү. Ер нь бол одоо жоохон гүн утгаар нь авч үзээрэй тийм ээ. Одоо дотроосоо өөрийгөө сайхан гэрэлтүүлэх, өөрийнхөө чаддаг мэддэг ямыг сайхан зүлгэж, арчид зүлгэж дотроосоо өөрийгөө баясгаж одоо дотроосоо сайхан гэрэлтэх тал дээр бас нэг жоохон анхаармаар байна шүү. Мөн одоо энэ дээр одоо бас стресс юунаас юм гэхээр одоо энд нэгнээсээ хамааралтай юм харагдаад байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр хамаарал гэхээр зэрэг юуны хамаарал, эдийн засгийн хамааралтай байж болно. Эсвэл бол одоо үр хүүхдээсээ болоод ч юм уу, аль эсвэл одоо хор толгоордох орон ч юм уу, ер нь эсвэл бол одоо ямар нэг шийдвэр гаргаж чаддгүй ч юм уу, юу ч хийж болно. Гэхдээ энэ харилцаа бол ямар ч байсан та хоёрын харилцаа нэг нь нөгөөсөө юм хит хамаарсан ниймэрхүү юм байгаад байна шүү. Энэ дээр бас хүн өөрөө биеэ даах тийм ээ. Ялангуяа эмэгтэй хүн одоо биеэ дааж өөрөө мөнгө олдог болох ер нь их чухал шүү. Тэгэх юм бол одоо харилцаа одоо нөгөө хүнтэйгээ одоо бас үнэлэгдэх үнэлэмж эсвэл одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх тийм ээ. Хит их хүнээс хамааралгүй байх энэ тал дээр бас ажиллаарай гэсэн байна. За анакайдлаа гэдгийг хэлсэн. За түүнээс биш одоо манай надад бол одоо сингл улсуудад одоо хэлэх мессеж энэ дээр одоо за энэ дээр тийм шин хүмүүнтэй танилцсан байна гэсэн юм бол өндөө харагдахгүй байна. За миний харж байгаагаар бол одоо ерөнхийдөө хосуудын харилцааны талаар өгүүлж байгаа юм шиг надад санагдаж байна. За дараагийн уншлаган дээр одоо синглчуудтай мессеж өгнө гарна баха гэж найдаж байна. За энэ миний өгж байгаа мессеж бол одоо зөвхөн одоо бүгдд нь хамаарахгүй одоо өөртөө хамааралтайг нь аваад одоо хамаарахгүйг нь одоо бусдтай үлдээгээрээ шүүмжилж одоо яхаас өмнө сайн бодцгооно үсттэй. За таны одоо нарны ордон таахгүй бол сарны орднороо заавал олж үзээрэй.
За иймэрхүү мессежнүүд. За энд одоо ирээдүйд гэхээр зэрэг танд одоо ирээдүйд бас маш нэг чухал шийдвэр гаргах юм шаардлагатай болох нь байна. Энэ одоо үр хүүхдүүдийн тухай тийм ээ. Одоо хүүхэд өссөн явах одоо яах юм тийм ээ. Сургууль соёлд явах юм уу? Одоо сургуулаа дүүргээ дараагийн ажил амьдрал нь яах юм тийм нэг шийдвэр юм уу? Аль эсвэл одоо энэ дээр бас бага насны хүүхэд бол одоо жоохон өвчин зовлон ярьж магадгүй харагдаж байна шүү. Энэ дээр анхаарна үсттэй. За ингээд та бүхэндээ одоо эх 7 хоногийнхаа ажил амьдралд нь амжилт хүсье. Та бүхэн одоо ховын уншлага сонирхож байвал одоо миний Facebook пэйж болох Монгол Старт хайртаар орж одоо мэдээлэл аваарай. За баяртай.